бол маш их хэрэгтэй байж гэж бодож байна. Сайн бацгаана та бүхэндээ өдрийн минь хүргэе. Анди байна. Эхлээд өчигдөр миний төрсөн өдрөөр минь хүргэсэн та бүхэндээ маш их баярлалаа. Одоо Солонгост коронавитой байгаа учраас тоон парти хийж чадаагүй. Зүгээр л хоёр найзтайгаа гэртээ кейк хийсэн. Өнөөдөр гоё өдөр байсан. Маш их баярлалаа. Happy birthday, dear Andy. Happy birthday. Kumbayan. Bravo. Thank you very much. 다시 한번 하나 둘 앵커리는 앵커리네. 한국어로 한국어로 하나 둘 셋 생일 축하합니다. 생일 축하합니다. 사랑하는 안디 생일 축하합니다. 박수! 마이리 꿀기! 마이리 꿀기! Feliz cumple. I need to You need to take your wishes. Make a wish. Not that one. Okay, that one. with him. No, without. Okay. За тэгээд би өнгөрсөн 7 хоногт маш их завгүй учраас манай YouTube дээр хөгжил тавьчлаг нэмж хийгээгүй. Уучлаарай гэж хэлмээр байсан. Би одоо Солонгост мастерд сурдаг. Хоёрдоо мастерын ажлаа бичиж байгаа. Тийм учраас би энэ 7 хоногт өөр гоё бичлэг хийж чадаагүй. Уучлаарай. I'm so sorry guys. Үнэндээ би одоо ч монгол хэлсэн байхгүй учраас бичлэг хийхэд удаан хугацаа шаардлагатай байдаг. Гэхдээ монголоор бичлэг хийх нь амархан биш ч гэсэн миний монгол хэл сурахад маш их тусалдаг. За өнөөдөр би бичлэгээ хийхэд яаж бэлтгэх, яаж эдит хийх талаар хэлж өгье. Бичлэг хийхээс өмнө би эхлээд хэлэх гэж байгаа зүйлээ бичдэг. Энэ хэсэг хамгийн их цаг шаарддаг. Би мэдээгүй юусээ нэгээр нь хайдаг. Зөв эсхийг шалгах гэж би Солонгос тоол бичиг, англи тоол бичиг хоёр дээр хайдаг. Тийм учраас удаан хугацаа шаарддаг. Бичиж дуусны дараа би түүнийгээ цэжилдэг. Цэжлэхийг хийж чаддаг. Гэхдээ цэжилсэн ч гэсэн нэг дор бүгдийг нь чадахгүй учраас бүх хэсэг нэг бүрчлэн олоонуудаа тавддаг. Мэдээж бичлэгээ эдит хийхээс өмнө тэдгээр хэсгүүдэд дайрдаг. Шаардлагатай байдаг. Шаардлагатай. Монгол хэлсэн мэдээгүй учраас бичлэг хийхэд удаан хугацаа шаардлагатай байдаг. Би одоо монгол хэлсэн мэдээгүй учраас бичлэг хийхэд удаан хугацаа For a 10 minutes video, it usually takes me around 1 hour of shooting. Би англи хэлээр видео хийвэл илүү хурдан хийж чадах. Subtitles хийх нь заахан хэцүү. Тэгэхээр би дандаа ингэж хийвэл би монгол хэлээ сайжруулж чадна гэж бодож байна. Дараа нь edit хийдэг. Би edit хийхдээ vlog гэдэг app ашигладаг. Энэ app-ыг ашиглахад маш амархан бас үнэгүй. So this is the app and
it has many options. This is a video I'm editing now, and it has many stickers, as you can see. And also it has, you can add text from different colors, different fonts, whatever. It also has this kind of stickers where you can write something. And what else? Oh, it has some filters. You can add filters to the clip, and also you can add some music or some sound effects. I have some here that I downloaded before, like for example these. So I got this from YouTube, and you can just add it there and use it in your videos. Энэ бар клип код хийсэн дараа арын хөгжим нэмдэг. Арын хөгжим бол no copyright хөгжим байх хэрэгтэй учраас би зүгээр YouTube дээр no copyright music хийдэг. Үрдүүд халагдсан хөгжим үү олвол download хийгээд видеонд нэмдэг. За тэгээд би бичлэг энэ юу вэ? I don't know how to call this. In the screen. Anyway, түүнийг Canva хийдэг, page дээр хийдэг. Мөн нэг сургуулийнхаа эдгээрийн PowerPoint-ыг бас Canva ашиглаж хийдэг. Тэгээд видеогийн thumbnail бас энэ page-ээр хийдэг. Okay, I'll show you how I made today's screen. So first I just changed the color of the background and add some stickers. I like the sticker. And after that, just add the title. I'm writing my channel's name. You can change the font and add some effects to the letters. And then I will select this. Энэ бол маш их хэрэгтэй пэйж гэж бодож байна. Хэрэгтэй бол заавал ашиглаж үзээрэй. And that's all. Many of you were asking how do I edit my videos, so I wanted to recommend you this app and this page. Both are for free, and I think they are really good. And I hope you can try them as well. If you have any other question or any video request, don't forget to leave a comment right here. Okay, today's video was very simple, but I hope you enjoyed it, and I hope it's helpful for you. And don't forget to like and subscribe. See you next time. Turbarte. 따라올지. Bye. Tiglech danda. Danda. Danda tarte kochen. Danda tarte kochen.